Сэрээрээ босоороо өглөөний 5 цаг 30 минут болсон байлаа. За ингээд 15 дахь өдөр маань эхэлж байна. 7 хоногийн эхний жингээ үтсэн чи 92.6 кг байлаа. Өөрөөгөө үнэхээр бас их зэмлэлээ. Бүхэл бүтэн 7 хоногийн хугацаанд 600 г хасна гэж үгээд ингээд дасгалаа 10 минут гүдгүүлсэн бол 12 минут болгоод ингээ 30 минутын хугацаанд дасгалаа нэмж хоолоо сойхоор энэ 7 хоног бол ерөнхийдөө шийдлээ. За ингээд энэ 7 хоног бол хамгийн гоё зүйл нь Төв усан бассейнаас надтай холбогдож бас намайг дэмжихээр боллоо. Ингээд Төв усан бассейнаар орж уулзах байгаа. За мөн бас Мобисийн биеийн тамирын сургуулиар орж уулзах хэвээр хоёр чухал ажил байгаа. За ингээд уламжлалсоор хийдэг сонголтынхаа дасгалуудыг бас хийлээ. За ингээд ер нь бол амьсгаа задраад айхтар ядралт бол харцангуй гайгүй. За ингээд сайхан нэг ногоотой шүл хийчээд мах ногоог нь идэлхүүгээр шүлийн сайхан уулаа. За ингээд 440 шатаа доошоо уруудаад октоудаа сургуульд нь хүргэж өгчөөд ингээ ажил руугаа сайхан алхлаа. Хотын гудамж бас өглөөгөр сайхан байлаа. За ингээд ажил дээрээ ирээд төвлөрж явах сууж байгаад охин эрт тарах учраас буцаад одоо охин руугаа явах хэвээр. За ингээд охиноо авахар буцаад явлаа. За энэ харагдж байгаа цэнхэр байранд би бас ажиллаж байлаа. За ингээд хүүхдүүд хөөрхөн өөдөөс энийгээд ирэх нь охиноо сайхан авчаад ингээд итүүгэн группийн дэргэд Төв усан бассейн руу ирлээ. За Төв усан бассейн дээр хүрээд ирсэн маш гоё эрэг нэрхтээ сайхан уулзалт боллоо. Засвар масвар бол үнэхээр тасархай болсон. Энд улсын авраг бас зохион байгуулагдж байгаа юм байна. За гэр бүлээрээ явах багцын үнийг бас сонслоо. За ингээд Төв усан бассейны үйл ажиллагаатай танилцлаа. Хамгийн гоё зүйл нь Төв усан бассейн усан шумбалтын Монголдо ганцхан байдаг энэ усан шумбалтын сургалт эхэлсэн байна. Би энийг заавал явна гэж бодож байгаа. За ингээд ороод гарахад дандаа мэдлдэг одоо соёлоороо гайхуулдаг итүүгийн сургуулийнхандаа баярлалаа. За ингээд биеийн тамирын сургууль руу орлоо. Захирал багш руу яваад орлоо. Намайг бас дэмжиж гэж хэлсэн одоо биеийн тамирын сургуулийн багштай захиралтай бас баярлалаа гэж хэлье. За ингээд бага охиноо сургуулаас нь авчаад за ингээд цаа чи бас ам сангаж ирэхээр дэлгүүр орчоод түгжээн дунд гэртээ ирлээ. Нэг мэдсэн орой болсон байлаа. Оройныхоо дасгалыг бас хийж эхэллээ. За ингээд өнөөдөр надад бас сайхан мэдээтэй намайг бас дэмжсэн Төв усан бассейныхаа хамт олондоо за биеийн тамирын сургуулийн захирал Улар Эрдэнэ багштай та нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд сонголтын дасгалаа бид гурав сайхан хийлээ. За гүйлдэж бас сайхан хийж авлаа. За ингээд байж атал орой галын тахлагтай хүрээдрээрээ гэд манай найзууд ах нар бас дуудахаар нь галын тахлага гэдэг зүйл рүү бас очихоор боллоо. За ингээд налах дүүргээс урагшаа болж ийн гэд ингээд тийшээ нэлээ дасгалаа хийсээр байгаад нэлээд ч бас оройтлоо 7 өнгөрөөд 8 болж байлаа. За тийшээ ингээд явахаар шийдлээ. За ингээд миний 365 өдрийн челленж 15 дахь өдрийн өндөрлөлөө. За өнөөдөр бол маш гоё өдөр байлаа. Учир нь Төв усан бассейнаас надтай хамтарч намайг дэмжиж усан бассейнда манай гэр бүлээр нь хичээлүүлэх боломжийг олголоо. За ингээд Итүүгэн группийн нэмзэг захиралтай за мөн бас Төв усан бассейны удирдлагууд, менежерүүд, багш нар та нартай баярлалаа гэж хэлье. Хон удахгүй одоо эхний сараа дуусгаад 2 дахь сараас жимд явахын зэрэгцээ усан цэлж за хамгийн гоё нь тэр усан доогуур шумбдаг Монгол ганцхан байгаа тэр зүйлд одоо гэр бүлээр явж үзэх гэж байна. Бөөн баяр байна. За ингээд дасгалаа дуусгаад налахын зүг хөдлөлөө. За налах явж байгаа хоорондоо дэлгүүр ороод гарыг гээд хитэн хүнс цуглуулъя. Эрүүл зүй хооллолтын одоо жимс за хүнсний ногоо сүү гэх мэтчлээ юмнуудаа бас цуглуулж аваад цаашаа явлаа. За ингээд галын тахлах болох газараа ерөнхийдөө зурган дээрээс л одоо GPS-ийг харж байгаа болохоос биш тийшээ явсан хүнтэй бол холбогдоогүй байгаа. За ингээд дэлгүүрээс гараад хөдлөлөө. Эрүүл зүй хооллолтын талаар надад та бүхэн бас зөвлөгөө өгөөрэй гэж хүсмээр байна. За ингээд цаашаа явтал үндсэндээ цасмлаас салаа замгүй боллоо. Цас бол нэлээ их байлаа. Замд суусан машинууд олон. Тэр машинуудыг татаж хангааж явсаар байтал үндсэндээ галын тахлага дээр хүрэлцэн ирлээ. Галын тахлага бол нүсэр зүйлуулт юм байна. Улсын хурлын эрхэм түшээд Туваан Эрдэнэ бол тэргүүтэй хүмүүс ирсэн байлаа. За ингээд галын тахлагтаа сайхан оролцоод буцаад хөдлөлөө. Энэ өдөр инхүү өндөрлөө.